Олон Робинзонтой арил. Манай гаригийн сая өндөр насныхны хүсэл мөрөөдөлд хөтлөн дагуулагч Робинсон Крузог зохиолоор төрүүлсэн эцэг Даниэл Дефо хүн орсон суудаггүй эзгүй арал дээр хоцорсон далайчны сонирхолтой түүх намтрыг санаанаасаа зохиосонгүй. Далайчин Александр Селкиркийн үйл явдлаас тэр их зүйл авчээ. Робинсон Селкирк номхон далай дахь бөглүүхэн ганц арал дээр зүг заагч буу Библийн судраас өөр юучгүй хаягдаж 4 жил гаруй болсон нь үнэн түүх юм. Тэрээр Английн далайн дээрэмчдэд аврагдан эх орондоо эргэж ирээд гэрэлсэн түүхтэй гэдэг. Гэвч цор ганцаардлын жилүүд нь мөргүй баларсангүй. Хэдэн сарын өмнө Сантьяго хотоос энэ аялал эхэллээ. Нэгэн зураг дээрх номхон далайн цэнхэр дэвсгэр дэх бараан цэгтүүдийн толб намайг илбэдэв. Робинсон Крузогийн арал хэмээн гаргагдах төдий бичээстэй тэр арал Чилийн Вальпараисо бомтоос нэлээд хол зайтай юм. Би бага насандаа унссан алтадмал чимэглэлтэй жижигхэн ном санаанд орж тэрхүү арлыг өөрийн нүдээр үзмээр санагдав. Энэ бол сүрс онгосноос амьд мэд гарч арал дээр цор ганцаар олон жил өнгөрүүлсэн хүний тухай намтраар алдарсан арал билээ. Баасангийн урсаад бидний суусан жижигхэн онгоц 2 цагийн ихсэх сэргээтэй нислэгийн дараа доошлоход нүдний өмнө халуухан өдрийн унаар зэрэглээ дунаартлаа. Ийхүү 3 км урт 6 км-ийн өргөн Робинсон Крузо арал бидний нүднээ дэлгэгдлээ. Бид Сан Хуан Баптист хэмээх газарт заваар сэлэн хүрлээ. Энэ нь Паност хэмээх аймгийн загас агнаачдын жижиг суурин ажээ. Тэр суурин руу ямаан живмээр явбал бүтэн өдрийн аялал болно гин. Заваар аялах замын сэтгэлд таатайг яана. Доороос нь харахад уулсын ингэрт цагаан толб болон тогтсон мэт хөдөлгөөнгүй ямаан сүрэг налаан эдээшлэн. Энэ бол Даниэл Дефо номондоо бичсэн ямааны удам бөгөөд 300-ны тэртээ Робинсон агнж авсан мөнөх зэрлэг ямаан сүрэг идвгэ мөн л хорогдож барагджээ. Бараг цаг шахам явсаар Сан Хуан Баптистийн суурин дэрлээ. Эрт цагт хөнгүү байсан арал өнөөдөр эзэнтэй болжээ. Вестерийн загвараар байгуулсан мэт тал талдаа сарвч нарвчтай банзан оромж байшинтай суурны өргөн гудамжаар мортнууд давхилтна. Энэ зууны ихээр эрт суурьсан Английн гаралтай гринтэд буудаллаа. Биднийг ачаа дэшээ буулган задлж байх зур гэрээ эзэн 2-5 загас шарж ачирлан түргэн зуур хоолонд зэглээ. Робинсон нэртэй гэрээ эзэн манай дэнд ширээнд лангууст загас засуулахгүй гэвэл нэмэн өн төлдөг юм да хэмээн хошигнов. Энэ арал дээр жинхэнэ Робинсонтой уулзрах хүслээр хаяа эргэжтийг Робинсоны өрөөсөн болж огтох гэсэн мэт ямаан арьсан дээлтэй тэрээр далдуу модны навчаар сүлжсэн сонирхон малгай тогтуулжээ. Бавгарсгалтай амандаа урт ганц зууж явна. Крузо олон жил ганцаар суухдаа байн бай очдөг байсан уулын дэвсгэрт усан зам хуурай газрын чичмээр хурж болно. Харин өнөөдөр тэр зам жим мартагджээ. Намайг далайн давалгаан шидэж хайсан эргийн тэр дэвсэгт би урт шон зоож энэ эрэг дээр би 1659 оны 9-р сарын 30-нд хөл тавилаа хэмээн том үсгээр сийлсэн юм гэж онгоцны сүрэлд орсон Робинсон ярьдаг бөгөөд би энэ шонд өдөр бүр хэрчлээс хийдэг байлаа. Ингэж би цагийн хуанлыг хөтөлсөн юм хэмээн Дефо бичсэн би. Робинсон уулын агууг их л олон хоног их ядарч сүтрэн малтаж сууц суулгажээ. Сан Хуан Баптистийн аралт дээрээр өөрийн жижиг хөлөг онгоцсоо найдвартай нууцлсан гэдэг. Эдүгээ түүний тэр хэврэгхэн завийг загасчдын бадрын зави орлжээ. Тэгвч Робинсоныг энд дурсан ярьсаар түүнийг Баасангийн удам судран дурсаар зохиолчд Робинсон Крузогийн уугуул дүр болгон бичсэн Шотландын далайн зэрэг Селкирк энэхүү арал дээр 4 жил 4 сар цор ганцаар суусан нь үнэн түүх билээ. Бараг 300-ны тэртээ багт арга Александр Селкирк усан онгоцны сүрэлд нэрвэгдээгүй. Сенкбор хөлгийнхөө ахмадтай хэрэлдээд аян замд таарлцсан анхны арал дээр буулгаж хаягж шарлагчээ. Тэрхүү явдал нь 1574 онд анх нээж сүүлд нь 1704 онд бас дахин нээсэн гэгддэг. Тэр үедээ Испанийн далайчин Хуан Фернандесийн нэрээр нэрлэгдэж байсан бүлэг арлын хавилдуу болсон гэдэг. Селкирк хамгийн томхон арал дээр өөрөө хөлгөөс бууж үлдсэн боловч Сенкбор хөлөг завиа аргамтсан эргээс олдон отоход зориг алтран онгоцоо эргүүлж ирж авч яваач хэмээн
орд дуу тавин усан цэргүүдээс гуйжээ. Гэвч нэгэнт оройтсон гэмшил болжээ. Ахмад Старлинд няцшгүй хатуу сэтгэлтэй байж цочир уртаа баг дарга шийтгэлээ хүлээн ил хул арал дээр хаягдах ёстой. Харин ч түүнд буу, пүүдэр, баг зэрэг тамхи, далай тэнгисийн хид хідэн хэмжүүр багж Библийн судар өгсөн нь их өршөөл хэмээн тэр болгоожээ. Даниэл Дефогийн онгодыг бадраас үйл явдлын үнэн түүх намтар ингэж эхэлсэн аж. Харин домог болсон яриагаар бол Дефо Селкирктэй Лондон хотын нэгэн уушин газарт уулзаж түүний дурсамжийг яриулсан гэдэг. Селкирк ярьж чаддаг нэгэн байсан бололтой. Ямар ч хатугай ноён Ричард Стил 1713 онд Englishman сэтгүүлд түүний яриаг сонсоход сонирхолтой. Тэр их эрүүл саруул сэтгэлгээтэй цор ганцаар аж төрсөн он жил их сэтгэгдлийг өвчлэн их үнэмшилтэйгээр ярьдаг юм гэсэн нь бий. Бараг 300 өдөртөө Селкирк Робинсоны хорогдож байсан анхуйг би үзсэн. Тэр газар нь мартагдашгүй сэтгэгдэл төрүүлнэ. 3-4 метр гэрийн урт агуугаас цааш өтгөн шигүү ойтой өндөр уулс үргэлжилж оргил оройн үүлээ умбарна. Жилд ганцхан удаа яслан тэмдэглэдэг ганцаардмал ариун хатагтай баяраас өөр өдөр нааша зүгэлдэг хүн байдаггүй юм хэмээн загасчин өгүүлрүү. Тэрээр замын хажуудах гандаж гунтсан цэцгсээр чимгэлсэн загалмай модыг заав. Чухамхүү энэ загалмай хатгсан газарт нар салхинаа хөрсчин хүрлээсэн царайтай ул тавхаан сайртад саршсан хөл нүцгэн Робинсон Крусо далайн уудам мандалд даруулт замхагт хөлөг онгоц гарч ирэхийг хэдэн сар жилээр найдан харуулдад зогсдог байжээ. Өөр бас нэг одоо орны шинжилэл гэгдэх бэлэг тэмдгийн нэртэй газар арлын нөгөө талд буй. Энд Робинсон далдуу модны навтсан домогт сүйдрвч шүхүрдэ ороо төшлөгтэй чулуун сандалд тухалтан сууж баруун зүүн тийшх тэнгэрийн хаяаг нэгчин ширтэн. Цулгуу цаг илчилгүй далайн хоосон мандал. 1868 онд Английн Топас хэмээх хөлөг онгоцны багийнхан энэхүү арал дээр хүрэл самбар суурилуулсныг 70 моддын ширэнг дундаас цохолтоор олж үзсэн. Тэрхүү самбарт Шотландын Fife гүний харьяат нутаг Лорнод төрсэн Александр Селкиркийн дурсгалд 96 тонн усны багтаамжтай дээрээ нэг их буутай Сенкбор хөлөг онгоцноос бууж үлдээд 1709 оны 2 дугаар сарын 12-нд Английн Дюк хэмээх хөлөг онгоцны далайн дээрэмчтэд аврагджээ хэмээн бичжээ. Селкиркийн намтраас албан ёсоор нотлогдсон энэ буюу Дэважингараа үлдэх болов. Энд ирж суурьшигсдیں۔ 2 дахь 3 дахь үе удмынхан болж буй энэ арлын оршин суугчид нэр цутаа дээд овгоо өөрсдийн зоргоор өргөмжлөн дээдлэх болжээ. Тэдний олонх нь манай буурчин газрын эзний адил Робинсон нэртэй. Бас Даниэл нэртэн цөөнгүй. Бас нэг баасантай би уулзсан удаатай. Робинсон бол манай нутгийнхны бахархал хэмээн суурины эрх баригч өгүүлээд Дрезден гэж бас бидэнд дурсамжт зүйл бий гэсэн юм. Германы Дрезден нэртэй хэрэг онгоц 1915 онд Камберлендийн булан орчимд Английн далайн цэргийнхнээс зайлсхийм зугтаж яваад живжээ. Тэр хөлөг онгоц эдвэж 50 метрийн гүнд хэвтэйг нь саяхнаас хүн суурсан арал өөр босод үйл явдлын түүх намтраар ховор хомсох юм. Тэрхүү живсэн хөлөг онгоцноос эвдэрч тасран далайн салхи шуурганд чидэгдэж гарсан юм уу? Загасчдын торонд шүүгдэж гарсан эвдэрхий хилтерхий бүхнийг энэ арлынхан хадгалж далайн чандаас үзэгсдэд багтал болгон үзүүлнэ. Зэвэнд идэгдсэн сум, сав суулгын хилтерхий, уснаас аврах цагиргийн тасархай зэргийг нутгийн оршин суугчид гэртээ тавиур дээр өрсөн олонтаа. Бидний буудалсан буурчин газрын эзэн Робинсон намайг баярлуулах гэсэндээ живсэн хөлөг онгоцны бөмбөгний хилтерхий дурсгав. 30 кг-ийн тэрхүү бэлгээ. Манай арлаас олдохгүй үнэт дурсгал шүү хэмээн Робинсон их албатсансан. Энэ арал харамгүй өвдөгч байгалийн цэцэглэгт Дэважин гэлтэй. Энтхийн сугсгар тарайн төрөө Крусо ууц авныхаа ороолоос санаандгүй болсон хэдэн өрийг суулгаж ургуулах гэж үүлээ үдсэн мах руу арчилж төлжүүлсэн тарианы үржилт үрээс үүдэлтэй. Арлын эрэг кавар лангуст үйлдвэрийн загас бужигналт нь. Энэ бол манай үеийн Робинсон нарын гол амьзуулга. Завныхаа ирмэг дээр болгоомжлонгүй сандалан явдаг мөнөх Даниэлтэй би лангуст загас сагсаар барьж байлаа. Шашны баяр үеэр арилжаа сайнтай. Килограммыг 1000 песо зоос хүргэж өгөх удаач би.
Жирийн үед арилжаа тун багтаа хэмээн Даниэл хуучлана. Буцах замдаа Даниэл надад 2 саяас ахалт чон өрчдөг үзврийн газараа үржүүлв. Урд энтхийн хав загсыг завныхаас илүүрээр бид түлхэж зайлуулдаг байлаа. Одоо баргийг буудаж устгаад цөөхөн үлджээ хэмээн тэр өгүүлнэ. Чонын сүрэг бүлэг бүлгээрээ тухлан амардаг. Хясааны дэрэгдүр бид өнгөрлөө. Хүмүүсээс үргэж шулжих нь үгүй. Даанч амгалан амарлангүй. Сүргийн мандаа хөгшин хав загас баяртай мэдчилж буй болтой гухтна. Баг балчирхна нь хамар хоншоороо завны ирмэгтэрч би илж таалж үзлээ. Олны дуйлан болж зарлагдсан Галапагосын бүлэг арлын сүрэл шиг үйл явдлаар энэхүү арал үргэлжлэхөө. Орчин үеийн соёл иргэншил гай тарж энэ арлыг хараахан хөндөөг нь юутай зол. Робинсон Крузо Александр Селкерт бишрэл төрүүлж энэ бүхэн минийх би энэ газрын эзэн хаан хэмээн далдуур амхандаа сэтгэл хангалуун боддог байлаа. Энд кокос жимст далмод жүрч нэмгийн жимст модод сүлжилтэн. Тэнд би урд өмнө барааг нь харж байгаагүй өдий төдий ургамал бий. Хэрв би ашиг тусыг мэддэг байсан бол өөртөө ашиглах байлаа гэж өгүүлсэнчлэн тэр үеийн деваачин тэнд очисон хэн бүхний бишрлийг татан хүрээлж огтно. Байгалийн хорлонд дайсан нүрэлсэн цагт энэ арал дээр 100 гаруй төрөл зүйлийн ургамал бий. Тэдгээр дунд нэрд гарсан Чонта хэмээх далмод, далаан налх гэдэг мод, халуун бүсийн зөвхөн тэр арал дээр л ургадаг зүсэн зүйлийн модод цэцэгс нүд булаана. Байгалийн энэхүү баялаг тансаг бүхэн байдгийг хараахан мэдээгүй нь цор ганц аврал юм. Хүн үнэхээр байгалийн хорлонд дайсан болжээ. Дэлхийн 2 дайны хооронд Германы гаралт нэгэн сүйтгэгч Зандан модны аймгийг зэрлэгээр ашиглахдаа ойн энэхүү анхлын ургамлыг бараг хөөсээр нь устгасны уршгаар одоогоо хэцхүү 1000 м орчим өндөр юунхийн оргил шиг өндөр уулнуудад л энэ төрлийн мод ургамал тааралдах болсон гэдэг. Хэдэн жилийн өмнө энэ арлын нэгэн хүн их газар ороод буцаж ирэхдээ эр эм 2 малтагчин олж иржээ. 2 малтагчин үржин төлжөөд одоо нутгийн уугуул амьтдад хөнөөл учруулахаар олширсан байна. Энэ арал наслах учиртай деваажингийнхаа жил насыг гүйцээх болоо да. Францын гаралт ноён Шарпанте энэ аралд ирэхсэд хар сувдан эсэн бусын чимэглэл наймаалахдаа эзэрхэн авсан дангууныхаа ард эх орон нэгтэнтэйгээ уулзсандаа их баяртай байгаагаа өгүүлээд энэ нь түүний далдуур хүслэн болсон жуулчлалын эртний эхлэд тус болохгүй хэмээн нуухгүй хэлж байлаа. Тэрээр надад зэрлэг ямааны туруугаар хийсэн бариултаа гар таяг аваач гэж үзүүлэхдээ энд хинч хизээч ирдэггүй. Ийм байдал ирэх биш өөрчлөгдөхгүй хэмээн гоморхуу лавлж байв. Хизээч хүн ирдэггүй гинэ. Тэгвэл эн чин цаг хугацаа орон зайд хөмөрглөгдөн оршигч арлын хамгийн нандин баялаг шүү дээ. Энэ бол улирсан цагийн далайн дээрэмчин тонуулчид зөөж бараагүй, барахчгүй, үнэлж баршгүй эрдэнэс буюу. Энэ бол ийдэг зэрлэгүүд анх ирсэн тэр өдрийг хүртэл Робинсон Крузо сэтгэлийн таашаал эдэлж байсан эрдэнэс хагаад тэднийг ирсэнд баярлан деваажингийнхаа ноостол хүрийг задлан би юуны өмнө түүнийг баасан хэмээн нэрлэнэ. Учир нь 7 хоногийн бэлэг дэмбэрэлт энэ өдөр түүний амь насыг аварлаа хэмээн хэлсэн юм. Ингээд би түүнд эзэн ноён гэдэг үгийг хэлж сургахдаа энэ бол миний нэр гэдгийг ойлгоолов гэж өтсөн билээ.